Зүгээр л карантинаас цуурал одоо ярилцлага цуурал одоо дараагийн дугаар одоо энэхүү эхэлж байна. Өнөөдөр амралтын өдөр. Тэгээд эх орноос хол байгаа тэр тусмаа ийм удаа хугацаанд хол байгаа хүн бол нутаг орноо санах, нутаг орондоо санаа зовох. Нэг ялангуяа энэ коронавирусын аимшигтай үед бүр өдөр тутам цаг тутам юу болж байгаа вэ гэж сонирхдаг. Тэгээд одоо нөгөө интернетийн энэ өргөн боломжуудыг одоо илэрхийлээд бүгдийг ухдаг. Ухаж одоо худлаа мэдээж олоод гомирцсан байх юм. Тэгээ энэ тохиолдолд зөв одоо мэдээллийг авдаг их усртай байна гэдүүд их чухал байдаг. Тэгээ би Зариг эмэн гэдэг мэдээллийн сайт бий усанд хувьдаа маш их талархаж явдаг. Энэ бий усан цагаас нь хойш дагаж ирсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо өнөөгөө одоо Twitter-ээр холбоод ахандаа юм асууя гэд залгасан чи их урайхан хүлээж авсан. Сая тэгээд тэр Facebook Messenger-ээр залгасан чинь машинаа барьцсан алхаж давхиж явах юм. Хөөе гэсэн чинь шууд яриа гин. Өнөрөө сан байна уу мэдээ? Сан байна та. Сайхан урдч байна. Сайхан. Чи ер нь ингээд ах нь сая одоо ингээд яасан чинь утсаа аваад яриа зураг ахаа. Үгүй ингээд ах нь ингээд олон нийтэд нээлттэй ярихсан юм болсон чи тэг би машина бариад явжээ гэсэн баягтай юм ярих ч шүү дээ жинсэн сая те. Тэгж болохгүй шүү. Аюулгүй байдал. Чи одоо Монгол түмэндээ бид бүхэндээ хэрэгтэй хүн шүү дээ хөөе. Айгуулгүй байдал их чухал. Дээрээс нь хараад ахад чамд дургүй хүн одоо чамааг яаж яагаад буруудчихсан хүмүүс их байдаг. Одоо ингээд утсаар ярингаа ингээд хоёлаа зургатаар гарчих бол чамааг пат тэгээд гавлаад аваа явчих шүү дээ. Одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг одоо бусдад одоо аюул учруулахыг завцсан ч гэдэг юм уу те. Тийм болохоор одоо аюулгүй байдлаас гадна өөрийгөө одоо байнга хинж яваараа гэж ахын зөвлөх гэсэн. За сайхан амарч байна гэдэг. Сайхан. Маска зүгээр. Тэг мэдээ маска авч. Чи өөрийнхөө машин жүрж байгаа. Тэгж байна. Машин бариад явж байна. За. За бүтэн сайныг яаж өнгөрөөж байна? Сайхан амарч юм тэгээд. Ер нь амархгүй л байгаа. Нэг баримт олчихгоо араас нь баахан явлаа. Чаваг ингээд хэлэнгүүд ямар олон их баригч нар одоо хавц хийж навц хийж байгаа бол тэ. Энэ ингэсэн нөгөө сүүлийн үед хүмүүс яриад байгаа гадаадаас нөгөө ирэх монголчууд маань маш олуулаа байгаа. Тэгээд тэр ирэх монголчуудад их ялгууртай хандаад байна. Гишүүдийн хүүхдүүд, сайд арга нарын хүүхдүүд, томчуудын хүүхдүүд ихнэр нь нууц амраг нь ирээд байна гэдэг ийм мэдээллүүд бидэнд маш их ирж байгаа. Тэгээд тэр жагсаалтыг одлоо тавьчих юм бол тийм биш бол эргэлзээ найрлаад тийм байх юм бол бас болохгүй тий. Ингээд сургалаад явсан их нууцлцсан юм байна. Тэгээ өнөөдөр явж хайж хотын дарга ихнэр ямар ч ирсэн юм байна. Ер нь мэдээлэл хэдий ч нээлттэй байна, төдий ч хартхаа байдаг. Төдий ч юм дэг журмандаа ордог тий. Уг нуух хэрэггүй юм байна шүү дээ. Харин тий. Таа чи ер нь ихтэй сайд авахлаа хэвлэлд их нээлттэй байсан. Би сэтгүүлчдэр ажиллаа хэрэгждэг байсан юм чи. Зургаад дараа явчихдаг. Одоо Замтэрийн яамд шийдэх хэвээр эргэлзээ тэнглэлцээ ихтэй асуудлууд байх нь би нийт дэлгэцдэг байсан. Тэгээ тэрнийг дагаад маш олон хүмүүсийн одоо байр суурь саналууд орж ирдэг те. Тэрэн дээр нь манай яамныхан ажил нь ингээд эцсийн бүлэгт хамгийн үнэн бодит байдалд өгсөн шийдэл тэгж олноороо хэлсэж гардаг шүү дээ те. Энэ харин энэ нээлттэй байхаар таны одоо сайд хүн бийж төрийн сайд чиг байгаа ч гэдэг юм уу те нөгөө камер энэ төр барай явахаар чи шүүмжлээд идэг гэсэн. Яамныхан ч шүүмжлдэг байсан гайгүй юу? Би ч одоо нөгөө багасаа зилжин 30-ын кабинд өсөөгөө болохоор бас хүн амтнаас асууж барихгүй. Тэ? Одоо зилжин 30-ын машинд өссөн бол одоо бас яа их одоо гац нэг юмэг. За тэр яах вэ? За би өнөөдөр ахна чамаас одоо яг энэ цаг мөчид Монголд яг юу болж байна? Одоо бид нэр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй ямар одоо мэдээлэлүүд байна. Тэгээ түрүүн нөгөө хэлжсэн хотын дарга ихнэр өгдүүд ямар ч ирсэн юм байна гэд.
Ашгүй дээ. Ямар ч нэг юмны араас яваад нэг юм олоод твичээ тавьчлаа. Монголд бол одоо маш агтайхан сайхан байна тий та харж байгаах тий. Өнөөдрийн байдлаар коронавирустэй 12 хүн байна. 12-ла уушигны хатгалгаа нь идэгсэн гэж байна. Эрүүл мэндийн яамныхан мэдээлэл маш сайн өгж байна. Иргэд маш сайн хүлээж авч байна. Одоогийн байдлаар бол айдас баг. Гэхдээ айдас бол одоо арилаагүй гэдэг дээр бол бүгд аль аль талдаа ухамсарлаад ажиллаж штэ. Оросд ямар хөө байна? Оросд ер нь арай чанга байна. Ер нь халдварын голомт яхарахгүй Москва өөрөө болчих. Одоо Монгол зөвхөн гаднаас ирж байгаа бол Москва бол дотроосоо биеиндээ халдаадаг одоо голомт нь бий болцсон. Тийм болохоор бол сэрэмжүүл одоо маш хөндөр байх хэвээр. Дээрээс нь энэ өвчин чинь нөгөө нэг тийм шинж тэмдэгтэй бол одоо өвчлөө гэж үзэх хэвээр гэсэн чинь шинж тэмдэггүй. Харин тийм. Наачтай амар тийм. Хэлбэрээр яваад байна их юм. Хоёрдугаар нь асар их одоо шинэ Оросын холбооны улсад гэхэд 270 гаруй хүүхэд халдвар авсан байна тий. Нэг бол одоо би ч одоо ээжигээ одоо хавд арчаад хүнтэй уулзахгүй одоо чармаагаад хөнгөн үед нь агаас элхэнд өнтер гаргаад хичээгээд байдаг. Хүүхдүүд тийг одоо бид нар болгоомжлох хэрэгтэй байна. Одоо сая зөвхөн коронавирусаас болоод Лондонд уржигдэр 5 настай хүүхэд нас орж шээ. Тэгэхээр хүүхэд халддаггүй, хүүхэд өвчлөлтгүй өнтергээд нөгөө миф хүч нь арилаад байдаг. Улаанбаатарт бас дулаарч байна. Хүүхдүүд тоглоомын талбай дээр бөөнөрөө тоглож ийн тэргээр мэдээ энэ маш гарч сэтгэл зовч. Тэ. Тэгэхээр ингээд энэ вирус чинь дэлхийд даяараа адилхан хүний махбодод одоо нөлөөлж байгаа учраас Лондон байна уу, Москва байна уу, Улаанбаатар байна уу бүгдд нь л адилхан шүү дээ. Тийм учраас энэ ялангуяа дотоод мэдээллийг ухахаас гадна гадаадын энэ юунуудыг нэлээд судалж сэрэмжлүүлсэн мэдээлүүд өгвөл хэрэгтэй юм шиг байна тий. Хаяа ирэхгүй байгаа. Гэхдээ би бичэл байгаа л да. Тэгээ миний бичсэн чинь чиний хэлсэн шиг олон түмэнд өгөхгүй юм. Миний бичсэн нэг тэр авцаанаа нэг тэр Twitter, Facebook авцаанаа гат тэгэлж. Чиний нэг хэлсэн юм чинь бол баг Монголын бүх хүн амд хүрж штэ тий. Өнрөө гэдэг нэрийг мэдэхгүй, зариг гэдэг нэрийг мэдэхгүй 5 настай хүүхэд Монголд байхгүй боллоо шүү. Баярлалаа. Ахын нэрээ саяхан мэдүү чинь 3 жилийн хойг тэмдэглэж байсан. Ахын баяр хүргэе. Баярлалаа. Мэдүү чинь ер нь сэтгүүлч мэрэгчтэй ер нь. Тий. Сэтгүүлч мэрэгчлээ заргийг эхлүүлээд 3 жил болчих. 4 сарын 1-нд нээсэн. Монголын хамгийн их хандлт сайтай мэдээллийн сайтууд дотор 3-т орсон байна. 3 жилийн дотор дээшээ 3 руу гараад ирсэн байна шүү дээ. Ер нь ингээд би дааж өөрийн дураар юм одоо өөрийн эрхчлөөгөөр одоо энэ сэтгүүлчийнхаа ажлыг хийх тэр шийдэл анх яд бий болсон юм бэ? Би чинь TM телевизэд 8 жил ажилласан. Тэгээд сэтгүүлчдийн цалин бол ойлгомжтой тий. Амьдралд хүрэхгүй. Тэгээд одоо сэтгүүлчийг ер нь бол болиё гэж бодоод сургуулийн цайны газар ажиллаж байсан нөхөртөө байна. За. Тэгээ ер нь бол бас болдоггүй. Ер нь бас энэ сэтгүүлч гэдэг мэргэжил чинь дуртай учраас л явд юм бэл. Нэг тийм мөнгө төгрөгөндөө очих болно шүү. Одоо манай сэтгүүлчнэр бүгд л тийм дуртай ажилтаа. Тэгээ ер нь хин ч болчиход байгаа юм шиг санагдаад эргээд нэг сайт нэгэд нэг утас аваад эхэлсэндээ нэг утсаар лайв хийгээл. Агандаа хүмүүс шоолол нөгөө утсаараа лайв хийгээл зурглаач нартай зэрэгцээл гүүхээр зураг авъя. Сэтгүүлчээр ажилладаг. Гар утсаа бариад одоо гар утсаа бариад ордон дотор 76-гийн хойноос илдээл гүйцдэг. Чоолоод идэгс намаа хүмүүс. Би харин тэгээ чиний чамаг дээр их хурлын гişүүдийн урд хойно гараад хурдтай гүйж байгааг хараад амьсгалаад гүйж байгааг хараад гүний пүүз өмсчил яам гиндэ гэж их боддог байж. Ордонд пүүз өмсүүлдэг шүү. Өө тийш үү. Тэгэл одоо сайхан хүмүүс мэдээд бидний нөгөө хамгийн ажилласаа авдаг кайф гэх юм бол одоо хүнд хүрэх шүү дээ. Ерөөсөө хүнд хүрэх. Тэгээ сая би таны өмнөөс нэг бензин аваад. За. Гэсэн чинь бензин экологи ихчдэг чинь нөгөө мэдээ чи нөгөө заргийн өнрөө мөн нөгөөч нь стад имждэг шүү гэж бас урам аваад хүмүүсээс. Тэгэл сайхан биш.
Одоо сүүлийн чам нийт боломжтой байгаараа гэсэн үгийг хүмүүс хэлж байгаа бах тий. Тий. Яг бол энэ сэтгүүл зүйн салбар тэр хамгийн халуун цэгээс хамгийн халуун тэр мэдээг суулж авахын тулд дандаа эрсдэл үрж явдаг юм шүү тий. Тэр олон мэдээлэл бидэнд нийгэмд их тийм сэрэмжлүүлсэн олон зүйлийг ойлгуулж чаддаг. А нөгөө талдаа тэр болохгүй зүйлийг хийж байгаа хүмүүс чинь чамд дайсан болж хуурж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь би таныг буулаад байвал та надад дургу болох уу? Би одоо чич мэдэндээ Twitter-ийн дээр над руу олон хүмүүс дайрдаг. Би тэрийг ретвит хийгээд хүмүүс цааш нь явуулчихдаг үст тий. Тэгээд тэрний нэг яагаад би тийг хийдэг гэхээр би тэр хүнтэй би тийм биш би одоо шар биш би юм сайхан туслаг борчтой юм гэж хэрүүл хийхгүй. Миний өмнөөс нөгөө хүмүүс нөгөө хүний чинь нам нагаад өгчдөг байхгүй. Тийм учраас би ингээд ер нь ингээд альва юм эд нээлттэй байх тусмаа л одоо агаар сэлхэнд байх тусмаа одоо хөгж авахгүй те муудахгүй одоо ингээд хав дараад цааш нь хийчих юм бол тэр чинь болохоо байдаг шүү дээ те. Энэ сарын гэрэл сая монголчуудаа хандаж мэдээ анхтар юм хийвүүгээ дөнгөж сая би нөгөө нэг чамаа руу залгах юм мэдээ харж байсан. Тэрэн дээр болохгүй уучлаа шүү гэдэг зүйлийг хэлчихвээ да сая. Арайч одоо тэгэл чилсэн гिचүүд хоёулаа ирээд орчих байлгүй тий. Ер нь нэг тийм хэлчих шиг болсон тий. Би тэр ингээд би ч энэ коронагийн мэдээлэл дээр жоохон болгоомжтой хандаад байгаа. Манайх нөгөө анх илэрсний зарлцсан шүү дээ. Яамнаас өмнө. Тийм шүү дээ. Тий. Тэгээ нэг 2-3 цагийн дотор бол нийгмийн дайсан боллоо. Тэгэл ер нь бол яг хөө тэр бол нөгөө хүн ажил хийгээрээ алддаг ондог тий. Сэтгүүл зүйн зарчим бол хамгийн шуурхай байх хэрэгтэй гэдэг зарчим. Он зүйдэл бас яаж ажиллах вэ гэдэгтээ бас зөрчилдсөн. Тий анхудаага ийм тохиолдолд одоо орж иж байгаа тий. Ийм нөхцөл байна. Тэгээд яг хөө цаашдаа туршлагажаад бас ингээ хүмүүсийн үг сонсоод эсвэл ер нь бас ингээд олон талаас нь бодох хэрэгтэй байна. Бас корона дээр одоо ер нь бол иргэд одоо манайхыг юу гэнэ? Ерөөсөө л их хүчтэй тийм нөлөөлдөг болчихлоо. Тийм учраас нэмээд хариуцлагатай бай гэдэг үднээс яг л одоо энэ албаны хүмүүс энэ л юмыг дамжуулъя. Гэхдээ мэдээж нөгөө 90 сурвалждаг те ямаа хийлгүүл яах вэ? Гэж одоо жоохон болгоомжлоод идэг болцсон байгаа. Сая мэд нэг хийж одоо тий. Яг гоо тэрэн дээр би чиний юм сэтгүүлчин хамгийн түрүүнд халуун тэгээ би ч гэсэн Twitter дээр ингээ бусдаас төрүүлээд мэдээллийг өгчих тийм хүсэл яа харахгүй төрдөг байхгүй. Тэгээ тэрэнд ингээ явцлаа гэдгийг бол хана харж ирсэн. Гэхдээ чи ер нь анзаардаггүй би чиний ихэнх жиргэг ретвит хийдэг шүү дээ. Анзаардаггүй тийм. Ер нь дэмжихийн талтай гэдэг байхгүй. Тэрэн дээр та юу гэж бодов? Гэхдээ тэрэн дээр одоо яа харахгүй одоо бид нар чинь ямар тэр болгон юм дандаа онц байдал зарлаад иддэг шүү дээ. Тэр болгон одоо энэ нийгмийн хамаарсан юм болоод тэр чинь бид нар бүгдээрээ бэлэн биш байхгүй юу? Чи тэгэж анханд нь орж түлэгдээгүй бол айгуул би түлэгдэн шүү дээ. Яг бол бид нар бүгдээрээ энд бэлэн биш байсан юм чинь те. Өнрөөж бэлэн биш, сайданч бэлэн биш, ерөнхий сайданч бэлэн монголчууд нийтээрээ бэлэн биш байсан. Зүгээр чиний жишээн дээр энэ чинь болдгүй юм байна. Ийм придэн гар хүрдүүл гараа түлдэх юм байна гэдгийг ойлгож авсан байхгүй те. Тэгээд тэрэнд бол мэдээ битгий юм зэл. Яг бол тэгэд гараад хайраад авсан хүүхдүүд дараа дахиад тэрэнд орчихдог шүү дээ. Ганц чич биш одоо чи өөрийнхөө үйлдэлээр нийт монголчуудыг юмд ойлгуулсан. Одоо бол хүн болгон амар мэддэг юм шиг мундаг томорч бичдэг болсон шүү дээ. Тэгээд гоо санаа зовхон бохоо зөвхөн урагшаад явж байгаа шүү дээ. Ер нь ингээд нэг алдаа интэгдэлгүй явдаг хүмүүс хизээ өөдөлж илээ тэгэл одоо. Нэг диваны дээр заларчаад ухаантаа царайлал хажуудаа хэдэн ном тавьчаал тэр ухаантаа нуунуудаас хэдэн ухаалтаа өгүүлбэрүүд бусдад хүргэчихэл те цэцэрхээ сууждаг. Тасраг гэсэн үг үү? За тэр яах вэ? Надад дуудлага орж ирээд. Өнөрөө ахын одоо энэ карантинд уудж байна. Ахыгаа нэг баясгаад жин нэмжин. Тэгээд би ингээд албаар дээгүүр өөрийг ингээд аваад байгаа их учиртай. Бид ахтаа ганц дуудуулаад. Бухимдж байна уу? Бухимдж байна уу? Тэр талтаа гайгүй манай ээж байгаа. Цогоо.
Тийм. Тэгээ манай дүүнэрийн хүүхдүүд энэ төргээд байгаа учраас нөгөө бас нэг юм халуун бүл дотроо байгаа учраас ганцаараа ингээд гар утсаа бариад ч юм уу одоо ингээд телевиз үзээд ингээд нэг болонд шигдэхээр тэр жоохон сандрал гэх юм уу те юм үүсдэг. Нөгөө эддэг ингээд суучлаар бол ингээд тайвшраад гоё энергийн дунд ороо авчдаг байхгүй. Хүсээ хэр авсан? Хүсний хомсдлын төрд орж ийн гайгүй юу? Зүгээр үү? Ер нь Москвад бид нэр одоо шилбэл энэ нэг удаагийн бэйли бол одоо бидний одоо гол хэрэглээ болсон. Бэйли өмсөж байна уу? Тий, энэ бэйли чи их чухал юм байна гэж ойлгосон. Ерөөсө гэрээс гарлал бол одоо бэйли өмсөөл одоо бүх юмтай гэж харьцаар байгаа л одоо бэйлигээ тайлахтаа одоо гадна талд нь хүрхгүйгээр тайлаад гадаана хаях. За энэ маскыг бол одоо ингээд олноор нь ингээд амьдралын бүхийд одоо нөхцөл байдалд ингээд аваа явж явах те. Эсвэл нөгөө нэг гараа арчих тэгээд энэ юмыг бол одоо ингээд бүр амьдралын хэм маяг бол сурчлаа. Одоо миний энэ гар чинь ингээд цав цагаан сайр ингээд цайраад ийм болчиход байгаа. Москвад хэдийгээр одоо ингээд байр болгоны үүдэн цагдаа байгаа. Москвад хэдийгээр одоо ингээд машинууд яваад гарчлахгүй үүдээ загнаад байгаа боловч яг хажуугийн талынхаа хүнсний дэлгүүрд орохыг зөвшөөрж байна. Хүнсний дэлгүүрүүд нь биднийг өөр хоорондоо одоо метр хагасаас 2 метрийн хооронд зайтай байх тэр боломжийг хангаж өгч байгаа. Одоо олон хүн болох юм бол бусдыг нь гадаа зогсон байгаа хүмүүс нь 2 метрийн зайтай зогсон энэ тэр дэг журам бол их сайн байгаа. Аптек руу орж болно. Хогоо хийж болно. Ээжигээ юм хүүхдээ аваад подизныхаа үүдэнд нэг 100 метрт гарахад бол асуудал байхгүй. Нэг иймэрхүү зохицуулттай байгаа. Тийм учраас бол одоо ингээл хав дараад одоо шуудаагаар нь аваад шаардлага гарахгүй шүү. Ер нь бол машинаар ингээд өөрийнхөө машинаар зорчгийг бас зөвшөөрж байгаа. За. Тийм болохоор ах нөгөө нэг ийм маск миний насны хүмүүс ч одоо нэлээд хашир болцсон байдаг. Маск бэдэ энтрийг бол нэлээд нөөцлж авсан. Тэгсэн чи одоо ингээд Монголоос олон аав ээжнэр ах руу яриад одоо нөгөө миний хүүхэд байгаа гэр дотор байнаасаа гарч чадахгүй байна. Маск нь хүрч чаддгүй танд маск байхгүй үсгээд. Хөө тэгээд тэглгүй яах юм бэ гэдэг нөгөө маскыг хүүхдэд төрөж өглөө ийм бэйли өглөө яаж Монгол хүн байна да нэг баавхатаа чихэр өглөө нэг шууз өглөө ч юм уу. Энтрийг саргаад одоо би ер нь Москвад байгаа оюутанд одоо маск одоо бэйли хөрөж өгдөг бас нэг өөрийн ажилтаа болсон. Тэгэхээр өдөртөө нэг 2-3 газар очиж оюутнуудад бас тийм харьцаанд одоо боломжтой хандж маск хөрөж өгдөг ажилтаа болоод өчтөр дууссан л да. Тэгээ захиалаад маргааш нэг өдөр маск нь нэмж ирэхээр болсон. Тэгээ би ингээд Twitter, Facebook-аараа за маск ирэхээр болсон шүү оюутнууд аав ээжнэр над руу бичээрэй гэсэн одоогийн байдлаар нэг 10-аад оюутанд хөргөж салт гарсан. Тэгээ маргааш одоо гараад явна. Тэгэхээр машинтай ганцаараа гарахыг бол Москвад зөвшөөрөд байгаа байсан. Тэгтээ одоо бичиг баримт паспорт бүх юм байх хэрэгтэй энэ гэдэг. За баярлалаа тэнд. Ахын чамаас ганцхан юм. За. Би танаас асууж хэвлэл нь яаж ажиллаж байна? Ер нь ингээд коронавирусыг улс үндэстнүүдээр ингээд аваад үзэх юм бол жишээлбэл Азийн орнууд Хятад, Солонгос, Японуудад актер дэг журамтай бараг сэрэгдсэн шахуу тим хэлбэрээр зохион байгуулалт асар өндөртэйгээр даваад гарчиж байна. Орос, Америк бол нэг тийм хөдөөний орк маягтай. Америкууд нь ч тэрийн оркийн, Оросууд нь ч тийм оркийн. Ер нь нэг жоохон тийм хэнэггүй тэмдсэн. Европын улс орнууд Монгол хоёр нэг тийм жинхэнэ арчилсан эрхчлөөд нийгмийн эрхчлөөд иргэдчиг туус хараад ах шүү. Одоо монголчууд ч тэр европууд ч тэр бодит мэдээллийг одоо аваад тэрийг өөрсдөө боловсруулаад тэрэндээ зогтсон өөрсдийн үүдийг хэрэгжүүлээд ах шиг байна. Шийдвэр гаргадаг. Чи өөрсдөө шийдвэр гаргадаг. Би масктай гарах уу, маскгүй гарах уу? Маск хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? Би тэрнтэй ингээд Оросд бол энэ цэрэг цагта энэ зохион байгуулалтаар машин унаагийн энэ төр хорж ингэж зогсоохгүй бол өөр хэнэггүй гараа явчихсан. Тэби энэ коронавирусаас нэг юм ойлгож авсан юу гэхээр манай нийгэм ямар урагшаа алхсан юм бэ? Манай монголчууд ямар мундаг болцсон юм бэ? Энэ европчуудын коронавирусын үед өөрсдөө авч явж байгаа тэр хэм маяг монголчуудын яг нэг тийм
ижил төстэй байна. Энэ коронавирусаар дамжуулаад хүний эрх зөрчигдчихвээ. Өнөөдрийг хүрт олж авсан энэ хэрэгчлөө энэ амьдралын хэмнэлийг алдчихвээ. Эргээд. Үг хэлэх эрх хэрэгчлөө. Одоо чөлөөтэй эвлэлд нэгдэх хэрэгчлөө. Одоо үндсэн суур хэрэгчлүүд биш үү? Энэ дээр их тийм хүндэтгэлтэй нөгөө талдаа монголчууд харин европчуудыг бодох юм бол илүү цөөхөлөө болооч тэр юм уу? Цөөхөлөө учраас магадгүй илүү хариуцлага. Европчуудаас илүү хариуцлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол энэ Орк, Америк, Оросоос бол хайвгүй одоо дээр байна. Одоо чиний асуултыг бол асуултын хариултыг эдгээр Орк байна. Бид нар бол мундаг байна л гэж өгмөр байна. Гадуур тэнээд одоо хаа хамаагүй яваад байх юм уу те? Үгүй одоо бол нөгөө нэг хүчээр ингээ хаацсан учраас гудамж салбаа хосгдсон. Харин нөгөө өмнө нь бол тэгдэг байсан юм байна. Өмнө нь бол ерөөсөө мэдхгүй одоо замраагүй байсан. Одоо шилбэл манайх ч одоо ингээд нийтээ олон нийтийн арга хэмжээг хаасан шүү дээ. Санаж байна уу? Хурд цуглаан хийж болохгүй, концерт тоглож болохгүй. Москвад тийм шийдвэр гарсан байхгүй. 5,000 хүнээс дээш одоо арга хэмжээ зохион болгохыг хориулнаа. 5,000 чинь юу юм бэ те? Тэгээд эдгээр шийдвэр мэдэр нүхтийг тийм сонин гараад идэг. Тэгээд одоо бүр манайхаар бол нэг сумын иргэн шүү дээ. Нийт хүн шүү дээ. За ингээд өнөөдрөө их баярлалаа. Тэгээд ахын дүүгээ хайрлаж өгдөг шүү. Нэрээ зариг байгаа учраас өнөрөө байгаа учраас монголчууд бид нэр илүү одоо юмыг ойлгодог болж, мэдэрдэг болж, нийгэмд бүр далд байсан, бидний анзаардаггүй байсан олон зүйлийг чиглэл гараад ирэхээр дараагийн алхмаа хийхэд энэ чинь тэгдэг шүү. Тэдний чи одоо ингээд жидүү зээлийг авчдаг шүү. Тэд нар чинь өөрсдийнхөө өөрийг нөгөө Монгол банкаар нь төлөвлөждөг шүү. Тэргээд айгүй олон зүйлийг мэдээд авсан учраас одоо дараагийн сонгуульд хүртэл бид нар магадгүй шийдвэр гаргахад нөгөө өнөрөөгийн чиний чармаас юм чинь. Сонгуульд гэсээс та дэвшгүй юм уу? Үгүй шүү. Тийм үү. Одоо намын ямар алтан шилтэй байгаа? Үгүй одоо харин би гайхаад байна. Энэ зүгээр л намын батлагтай л да. Өөр юм байхгүй. Энэ коронавирусаас болоод хэрвээ бидний цөөхөн монголчууд төслөө хэрэгжүүлэх боломжгүй болчихсон бол нэрээ юу хийнэ гэдэг өчигдөр гинт нэг бодогдсон. Тэгтээ би дэвшгүй. За. Айгаа 50 карантин. Тэгээ та яагаад ирэх байгаа нэр би асуулт. Нэг яралтай иргэд гингүүт одоо ирээл шүү дээ хүмүүс те. Ахна ингэсэн. Та нэг яралтай иргэн биш юм уу? Яг буцаад явах болсон Нарлаг Монголын билет авчаад Нарлаг Монголд ээжигээ аваад хамт яваа хүүхдээ аваад бид гурав ингээ суугаад явах гээд яг маргааш орой явна гэж хахад Монгол улсын засгийн газрын шийдвэр гараад Нарлаг Монголд хос буцаацсан байхгүй. Тэнгүүд Нарлаг Монголыг хориод бусад нислүүдийг хорьсон чи би ингээ түүжчихгүй. Дараа нөгөө Берлин Улаанбаатар Берлин Москва Улаанбаатарыг нэг онгоц явсан шүү дээ. Тэр чинь ингээд Европын тэр хавийн бүх хүмүүсийг Москвагийн бүх хүмүүстэй ингээд нэг онгоцонд нэг вакуум орчинд тэгээд Монгол руу аваа явсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ ээжигээ тийм вакуум орчинд авчих орохоос боломжлолцсон байхгүй. Тэр нь ч тэрнээс ч угаасаа корона эзлэрсэн шүү дээ. Тий 3 ч эзлэрсэн. Тий. Тэгээ ээжигээ тийш авчраагүй их болжээ гэж бодоод байгаа байхгүй. Би ч одоо би бол одоо дүүрсэн бай гэхэд ээжигээ нэг сайхан наслуулчихыг хүсэж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд Монгол руу тэмүүлж байгаа боловч хаагуур яаж явах вэ? Яаж хүрэх вэ? Жишээ нь одоо ээжийг очиод 21 хоног карантин суулгана. Тэ? Тэр асаа аваргын хэлж байгаа зөв шүү дээ. Одоо ингээд дэвнэлхийгээд тойрж исэн тэр 57 хүнтэй би ормооргүй байна гэж чинь. Өөрийгөө одоо цэмцсэн одоо тэр Японд ийш тийшээ гарахгүй өөрийгөө ингээд хичээж авчирсаад пар гэдэг нөгөө Итали Испаниас ирсэн хүмүүстэй нэг палатанд оруулчихаар айн өстэй тий. Би бас ээжигээ тийм юмд оруулах үедээс хайгаад байгаа байхгүй. Тийм болохоор би одоо ингээд энэ туваагаар дамжаад увс руу оруул яасан юм. Увсад карантинлэгдсэн хүний тоо цөөхөн байна. Ингээд би нөгөө нэг өөрийнхөө нөгөө толгойд байгаа юмаа ингээд Twitter дээр, Facebook дээр жирэхгүй юу. Тэгсэн чинь увсын олон аав ээж нар өө ямар аштай юм бэ зоргоо хаа та манай тэр охиныг манай тэр хүүг хамт хаваад ирээч. Тэгээ би нэг 30-аад хүүхэдтэй болсон. Тэгээ бид нар 30-аад монголчууд нэг автобусанд суугаад туваагаар дамжаад увс руу ороход боломжийн зам гарчаад байгаа байхгүй. Гэхдээ энийг би улсын онцгой комисстай явах хэрэгтэй, Увс аймгийн онцгой комиссийн удирдлагуудтай явах хэрэгтэй.
Оросын холбооны улсын одоо тэр 20 цайр одоо гадаадын харьяатын юу Туваагийн удирдлагууд энэ төр ингээд эцсийн сайдын яамттай ярьж иж бүх юмыг зохион байгуулсан дараа бол магадгүй нэг 20-30 хүүхэд аваад ээжээрээ тугийг бариулаад автобустай орж магадгүй л. Нэг тийм юм бодоод байна. Би ганцхан асуулт сууч. За. Энэ коронавирус үнэхээр өдөрт маш олон нас орж байна. Аимшигтай тий хэдийгээр миний ахтай амаатан садан манай улсын иргэд одоо нас ороогүй ч гэсэн одоо та бол нэг юус гарцсан 50 орчимтай юу тий 50 одоо ингээд бид нар ингээд өдөр болгоо ингээд үе зайгуул хөдөлмөрлөөл ингээд амьдралын зарим юмнуудыг бас их ингээд анзаардаггүй байсан юм шиг байна. Одоо яг ингээд нэг өвчин гараад ингээд гэр орныхонтойгоо ойр тойрныхонтойгоо хахаар хүн дотор нэг юм амьдралын үн цэний талаар ингээд бодлоод орж ирээд тах шиг байгаа юм тий. Танд тийм юм бодогдож байна уу? Та ер нь тэр талаар бодож үзчихсэн үү? Ер нь бол урд нь нэрэл бид нар юм бодох байтугай завгуул давхдаг хүмүүс чинь гэв гэнт ингээд бас нэг юм бодох наацх нэг уншиг гэж бодоод дээш нь тавьсан байсан номоо гаргаж ирээд нэг хууц хэрэглэхэд л хүний толгойд нэг санаа өгöd байгаа байхгүй. Тэгээд тэр чинь өнөөгийнхаа цаг нийгэмтэй холбоод бас л их юм бодволт юм байна. Тэгээд би энэ түрүүн би хэлсэн шүү дээ. Монголчууд бид нар ямар мундаг хөгжсөн юм бэ? Европын холбооны улс орны Европын нийгэм, Монголын нийгэм, Монголын иргэд, Европын иргэд жишиж ярьж штэ би те. Америк Оросыг бол хөдөөгийн орк оронд дутчлаа. Азийн энэ өдөр орнуудыг цэрэгцсэн сахилгуудтай тэр юугаар нь ядчлаа. Монголыг Азтай ч холсонгүй, Орос оркуудтай холсонгүй, Европын өндөр хөгжсөн улс орн. Энэ энэ чинь урд нь бас бодож харж чадаагүй л явсан байгаа байхгүй. Тийм байна. Бид нар бол Америк гоё, Орос гоё ил гэдэг байсан шүү дээ, тийм. Эдгээр бол зүгээр нэг тосхон байгаа байхгүй. Өдөр Трамп өнтрийг харалдаа нэг хөдөөний нэг ингэсэн төмхөр байгаа шүү дээ. Хажууд нь монголчууд илүү өндөр нарийн мэдрэмжтэй, оюуны чадвартай, агуу том соёлыг тээгчид. Одоо шин нүүдэлчин соёлоос авч үзсэн бидний ах цагаа хөндлөх, одоо өөрийгөө авч явах тэр аюулгүй олон зүйл бидний өөрсдөө шингээсэн явж байгаа шүү. Ямар том соёл, ямар том хүмүүсийг бид нар тээж яваа гэж. Тэр тийм баг. Та мусгаалтаас гараад хамгийн түрүүнд юу юм гэж бодож? Энэ төслөө л бодох юм. Тэгээ одоо мэдхгүй маань. Бидний төсөл чинь заавал хүнтэй харьцдаг, гэрт нь ордог, ажил дээр нь очдог. Тэгээ энэ цагууд нөө бидний төслийг хэрэгжүүлэх бүх арга замууд хаагдсан шүү. Би одоо Казахстанд ажиллахаар тохирцсон байсан. Тэр хаагдаж байгаа шиг байна. Сая Оросын үндэсний газар зүйн нийгэмдэгтэй хоёр экспедиц хамтраад тохирцсон байсан. Бас хойшлох шиг байна. Ингээд бүх юм хойшлж. Тэгээ одоо гонорей их хурлын гишүүн болдог ч юм уу. За бодлоош зүгээр тоглоом болгож хэлж байгаа. За ингээд яриагаа өндөрлөө хоёлаа. Ахтаа нэг сайхан дуулаад өгч. Хоёлаа хамт нэг дуулчих. Ой би чаддгүй. Өстө дуулж чад. Тэгэл дээ. Ямар ч юмс. Ядаж маамаа наашраа байгаа үстэй. Би шаас болох. Тэгээ амар дуулдаг. За тэгэхэд ах нь ер нь чамруу залгсан мэдээлэл авах гэхээс илүүтэй ахан дүүдэ баярлаа гэж хэлж залгсан шүү. Бид дандаа ийм байгаараа дандаа хурдтай, зоригтой, овсгоотой тий ийм сэрэг тий байгаараа. Тэгээ дандаа амжилтыг хүсье. Тэгээ болгоомжтой юу. Тэгээ машин барьж байхдаа битгий утас ав хөөе. Ядаж чихвч юмдаа зүг тий. Тэгээд чиний алхаа гიშгэ болгоныг одоо харж байгаа муу санаатнууд байгаа штэ. Ер нь над шиг эсвэл тэр бензин колонки их чиг дэмждэг олон 100 мянга, олон сая хүн байгаа чамд. Ахтай нэг хоёрын хооронд хэд гурван муу хүмүүс чинь бүх юмыг нурааж чаддаг байхгүй. Тэгэхээр сонирхол хэмжтэй байгаараа гэж ахна үсэ. За баярлалаа. Эрүүл хэвхсэ. За баярлалаа мэдээ.